Сайн байцгаана уу, би өргөжтэй гэж ганхуу та бүхэн аян замдаа гарч байгаа та бүхэндээ дугуун талаар өнөөдөр би зөвлөгөө өгөхөөр шийдлээ. Хийг шалгахдаа дор хаяг машин чинь 3 цаг унтарсан байх ёстой. Нэг ёсондоо та бүхэн дугуйгаа өглөө шалгах нь хамгийн сохимжтой. Мэдээж шалгахдаа зориултын багажаар шалгах хэрэгтэй. Ер нь бол машин болгоны жолоожийн хаалганы ард дугуйны хий ямар байх ёстой, зохистой хэмжээ ямар байх ёстойг харуулсан таблиц байдаг. Тэрийг бол заавал мөрдөх ёстой. Зарим нэгэн машин байдгүй, тэрийг бол та бүхэн машины гарын авлагаас бас харж болно. Дугуйны электрийг шалгах нэг сонгодог арга сэдэж боллоо. Хүн болгон өнөөдөр төлбөрийн карттай. Төлбөрийн картын баруун доонд үзэх ийм 3 тэмдэглэгээ байдаг. Ялангуяа 70-80-та оффроудыг шалгахад машингийн та бүхэн энэ картыг ингээд зоогоод үз. Хэрвээ шаран дөнгөж цухууж явах юм бол таны дугуй хэвийн нормальны байна гэсэн үг. Хэрвээ тод хөнгөн цухуугаад ирэх юм бол та дугуйгаа үжээ сорих цаг болжээ. Дугуйн гадаргуунд гадны бит олсон байна уу, энэ тэндээ хамсан байна уу гэдгийг бол яриад үзчихэж болно. Энэ 3 зөвлөгөөг та дагах юм бол таны аян замд нь үлзийтэй сайхан бах болно гэдгийг би баталгаатай мэдэж байна. Баярлалаа. Баярлалаа. Итгэл даах Кубер.